Арсланг таргалуулсан цэцэн туулай. Туулайнууд арслангаас үргэлж айж имээж явна. Ингээд нэг өдөр бүгдээр хуралдаж арсланг хэрхэн чадхаараа хэлэлцжээ. Олны дундаас нэг мэргэн туулай уран санаа гаргаж ойроо өөрөө явж гинэ. Өнөөх туулай нэгэн бүдүү модны мөчрөөс гогцоо гарган урих тавиад ойролцох модны мөчрөөс бас нэг ос сууж түүндээ суун савлуурдан тоглолоо. Өсөглөн арслан өглөөс ирээд наадан тоглох туулайн дуунаар өнөөх модны дэргэд харайн ирэв. Ингээд хөөе туулай дүү яг өсөөд байсан юм ашгүй өөрөө дэгдээд ирвүү гэтэл туулай арслан ахаа байзаараа би жаахан таргалаадахыг ингэж савлвал их хурдан таргалдаг юм манай ойн амьтад бүгд таргалж дуусаад та бит хоёр л үлдлээ гэжээ. Арслан тэгвэл би бас наадах дээр чинь суугаад таргалъя байз гэтэл туулай энэ танд багдана саяхан баавгаан сууж байсан ос наан чинь байна тэр л танд таарна гэд өнөө хөрхөө заалаа. Арслан дүүлэн очоод өнөө хөрхөнд орж савлах гэтэл ос чангарч тайлагдахгүй болох нь тэр. Арслан сая л учрыг мэдэж урхинаас гаргаж өгөхийг туулайнаас гуйжээ. Туулай ихэд маадгар инээж дахин биднийг айлахгүй гэвэл далдаас далд явна гэвэл тайлж өгөөё гэжээ. Арслан ам өчгөө өгч урхинаасаа салаад ойн гүн рүү гуйвж давин явж судлаа. Тэр цагаас хойш туулайнууд айх аюулгүй амар жимээр аж төржээ.